Одоо яг дайрах чинь. Хөө. Интерестэй нэрсэл шидүүлж байгаа. Яг л хавраа нарсан баха. Тэг дахиад нэг харчих. За сайн бацхан үзэгчтэй энэ удаагийн дугаараараа Netflix дээрс нийтлэгдсэн хамгийн анхны Монгол сабтитлтэй контент болох Physical Leisure контентын талаар ярилцгаая. Тэгэхээр яг энэ контент гарч эхэлсний дараагаар бол гоё улсаараа үзэх юмтай боллоо. Хамгийн эхлээд ярих асуудал бол дандаа нэг улс төрийн мэсрэг асуудал. Хамгийн ихний ярих зүйл бол багийн бүрэлдэхүүн. Тэгэхээр lifestyle issue гэдэг цахим хуудсан дээр энэ контентэнд орж байгаа 8 улсын багуудын танилцуулсан байгаа байхгүй юу? Тэгээ энэ контент нь ямар ач холбогдолтой вэ гэхээр хэрвээ төрүүлэх юм бол 1 сая вон аавна. Их мөнгө шүү. За баг бүр 8 улсын баг бүр 6 гишүүнтэй. За тэгээ 6 гишүүн тус бүр юм спешиал чадвартай байх хэрэгтэй. Эсвэл хүчтэй байж болно, хурдан байж болно, уян хатан байж болно. Ер нь тийм шаардлага тавигддаг юм байна. За манай багийн ахлагч Орхон баяр. Йоо. Яг угаасаа л бидний краш л та. Traditional wrestling champion from Mongolia. Тэр авч идж байгаа нь бүр алж илээ те. Хоёрдугаар дүлгүүн. Би ч нэг сакс үздэг болохоор number 1 шүү дээ. За гуравдугаарт энэ лав очор гээд нэрэл өмсөн утасны яг л Элса шиг харагдчихсэн. Би ингээд энэ хүний талаар судалж үзсэн чинь ийм сандал нь шүү дээ. Амар юм өндөр сандлан дээр тэнцвэрээ олдог. Тэр үзүүлбэрээ 740 удаа амжилттай болгож үзүүлж исэн юм гайхамшигтай. А бас жүжигчин тэгээ дээрээс нь модель юм билээ шүү. За дараад нь болохоор энэ оргил гээд тулаанч бас гоё. Дараад нь манай волейболын хандаа. За тэгээ дээрээс нь Надьясрын жудоч юм орсон байна. За тэгээд хүмүүс бол яг энэ шоу гарцсны дараагаар маш гоё юм эрг сэтгэлүүд үлдээсэн. Аргагүй ш. Анхны Монгол сабтитлтай контент юм чинь. Netflix шүү дээ. Шинж хэвч. За тэгээд одоо нэг үзэгчийн сэтгэлдлийг юу вэ заяа. Уншия. Яа, ойр тийм чанартай хонгоны мах чангалсан шоу өстө үзээгүй юм байна шүү. Зүгээр л алаан ядаж байхад манайд орцсон. Дээрээс нь дэлхийн том шоу Монгол адмалтаа гарч бариад үндэл жаргаж үзлээ штэ энэ ч одоо солонгосчууд бүр үнэхээр шоу ертөнцийг бадаж чадчихээн гинэ. Тэгснэ Орхон баяр маань үнэхээр багийн төвшиг толгоор жинхэнэ лидер юм байна. Тэр ихний тэмцээд хичнээн чемпионг түлхэж суульчидтэй шидэв. Дүлгөөний хур цухан харагдаж байна. Лав очрын маань ёстой л нэг миний юм таарчлаа гэсэн чиг агаад тар замд салиар болов гин. Муу хандаагаа хөрвөлөө. Хичнээн чиг унжтаасаа. Бусд нь ч өөлөх юмгүй асуудалгүй байдгаараа л үдэлцэж байх шиг байна. Баг хандлаа жаргаж үзлээ. Цаашдын үр дүн одоо юу ч үсэн өстө хамаалга бүгдээр өстө бахархаж байна гэж үтсэн байна. Одоо тэгээ энэ бичлэгийг үзье заяа. Амар инээдтэй. Уншчлаа. Тэгвэл дараагийнх нь. Бас уншчлаа. Тэгвэл энэ үйл. Орхон баяр чидэгдэж байгаа хүмүүсийг л харчих гинэ. Явахгүй байна. Гацчаад байна. Ядраатай юм. Монгол харахад дайчд багийнхан амжилт хүсье. Ерөөсөө Индонезийн баг ямар ч тактик ашигласан бидэнд хамаагүй бид нар өөрсдөө тактик ашигласан. Тэгээ манайх бас амар тактик төвдөж байгаа байхгүй юу? Яг ингээд нөгөө гинж шиг ингээд гар нь ингэсэн. Тэгэнгүүт дайраал орж ирсэн чинь бүр авч шидэл. Хамгийн түрүүнд ямар сэтгэл төрсөн бэ? Манайхан бол үнэхээр хүчрэхийг оролдож байна. Дайчид мориндоо яа. Энэ үг мөг нь бас амар гоё.
Яй. Филиппин бол ямар тактик болов сонсоо юм бидний. Энэ дууг нь арай амар чанга дээр тавьчих. Өөрөө цочлоо ш. Ямар ч хамаа байхгүй. Бид нар өөрсдийнхөө барьсан тактикаар тоглолт юм. Stand by. Бэлтэрийн манахаа. Let's go. Come on. Энэ ихтэй аюу гоё. Филиппин болсон юм биш үү? Индонез гээ буруу бодчихсон байна. Яа, одоо энэ жихэн гоёчлог. Бусад орны тоглогчид чүү ээл нэг юм зөөж байна. Үнэхээр дүүлж чадчихээн үү? Яг л ингээл оюун налрахай чим. Манай гэхдээ тэр нөгөө багийн тактик бол аюу гоё байсан. Netflix дээр Physical Asia-гийн нүүр зураг нь Орхон Баяр байна гэж боддоо. Яа, идэ зодож шуудагтай амар гоё харагдчихна. За, одоо энэ яг шиддэг хэсэг нь гарах гэж байна. Би ихтэй энэ дээр шууд ингээл дайраал ингээл сулгаагаал ингээл авч идэх юм болгосон чи эдэр ингээд тойроод нэг тийм хяраад гэх юм уу. Амар ингэжсэн нэг гив энтэй амар дайрчт юм да. Бас амар юу нэг талаас нь дайрсан шүү. Одоо яг дайрах чинь. Хөө. Энэ дээрээс та нистэл шидүүлж байгаа. Яг л хавраа нарсан баха. Тэ дахиад нэг харч. Тэр энэ да. Ёо. Уг нь эсрэг багийнх нь хамгийн хүчрэхэг тамирчин шүү дээ. Яа. За нэг ийм шоу гарч байна. Хамгийн гол нь бас нэр хүндийн асуудал юм да тий. Энэ дэлхийн хэмжээний платформ дээр Монгол сабтитлтэй дээрээс нь Монгол оролцоод ийм контент гарч байгаа нь бол маш гоё. Хүмүүс ч гэсэн энийг айгуу гоё ингэж бахархалтайгаар гоёор хүлээж авч гин, хүмүүсийг бас үзэх юмтай болгож гин, телевизийн юм ууж чадж гин. За тэгээд дараагийн ангиуд дээр юу болохыг бид нэр тесэн ядан хүлээж байна.